Сэтгэлийн шид гэдэг хөтөлбөр дээр зөвхөн мөнгнөөс гадна хүний амьдралын асуудал, амжилт, бүтээл те орлого, санхүү, аз жаргал, хайр бүх зүйл энд байдгийн байна. Ганцхан энэ зөвхөн мөнгө биш байгаад байна. Тэрний цаана өчнөө олон юмнууд байгаад байна гэдгээ би бүр өөр дээрээ бүр 1000% мэдэрсэн. За тэгээ Монголдо ирээд шууд би эдэрлийн дасгалжууд хөтөлбөрийн ментор болъё гэсэн хүсэл, эрмэлзэл, тэмүүлэлтэй байсан. Шууд хүсэл маань биелж гисэн. Би эдэрлийн дасгалжуулалтын ментор болж чадсан. Би жаргаа багштай тухайн үедээ энэ хүнтэй л хамтарч ажиллах юмсан. Энэ хүн надад амьдрал ойлгуулчихсан. Энэ хүн намайг идгээсэн. Энэ хүн намайг жаргалтай сайхан болгосон. Надад бүхнийг өгсөн учраас би энэ хүнний гараас нь атгаад тэ аяллаа эхлүүлээд энэ хүнтэй л хамт байх юмсан. Энэ хүнтэй л хамтарч ажиллах юмсан. Тэр ард нь байгаад байгаа тэр баг хамт олонныхын дунд нь хүртэл орох юмсан гэдэг маш их хүсэл эрмэлзэл тэмүүлэлтэй байсан. Энэ юу бас намайг миний хүслүүдийг биелүүлдэг сэтгэлийн минь шидийг асааж өгсөн бас энэ хөтөлбөр дээр маань гайхалтай нэг зүйл байгаад байгаа. Тэнгэрлэг оршихуйн дасгал гэдэг. Тэрэн дээр юу гардаг вэ гэхээр өөрийнхөө хүслийг бүгдийг чагсааж бич. Тэр дундаасаа топ 5 хүслээ та бич гэдэг. Яг багш ингэж яг энийг ингээд бид нар дээр энэ хөтөлбөр дээр ярьдаг. Энэ бүр дасгал ажил. Яг багшийн хэлсэнчлэн зааварчилгаагаар нь бүх одоо нөгөө хүслүүдээ жагсааж бичээд эхний топ 5 хүсэл дээр маань би жаргаа багштай хамтарч ажиллана гэдэг хүслээ бүр биччихсэн. Тунхаглаж ирсэн өөртөө. Тэр хүслээ бүр ингээд бодтойгоор. За мөн дээрэс нь дараагийн хүсэл маань юу байсан бэ гэхээр миний өөрийн амьдрал дээр би 2011 оноос хойш 2 өрөө байранда амьдрсан цагаас ахуулаад нэг ч удаа засвар хийж байхгүй. Би супер засвар хийнэ. Тэдэн оны тэдэн сард гэж байгаа. Би бүр 2025 оны яг тэр дасгалынхаа ажлын дагуу 2025 оны бүр бодитоор нь өнгөтөөр нь өнгө үзэмжтэйгээр амттайгаар нь 7 сард би супер байранда засвар хийнэ гэсэн миний хүсэл мөрөөдөл шууд биелсэн. Би 48 саяас 50 сая хүртэлх одоо 2 өрөө байранда супер засвар хийж чадсан. Тэгээд яг тэн дээрээсээ супер засвар хийсэн гэр орон маань сайхан болчихсон. Гэр орноосоо амьдралаасаа айгүй гоё кайф таашаалыг тайван тухтай аз жаргалтай бүх зүйлийг мэдэрч эхэлж байгаа. За өмнө нь би дараагийн маань хүсэл юу байсан бэ гэхээр өмнө нь би төсөлд ингээл орох гээд л ерөөсөө миний төсөл хоошлогдоод л ерөөсөө болтоггүй байсан. Би ажлынхаа хажуугаар нарийн ногоо тарьдаг хүлэмжтэй. Тэгээд тэр болохоор миний эгчийн хүлэмжлдэг. Гэхдээ би эгчийнхээ хүлэмжээр эгч маань одоо гадаадд байдаг учраас эгчийнхээ хүлэмжний одоо үйл ажиллагааг тасалдуулахгүй гэдгээр манайх одоо нарийн ногоог 10 жил тарьж байгаа. Тэсэн хэрнээ ерөөсөө тэр төсөлд ингээл хамрагдаж чаддаггүй. За энийгээ төсөлд хамрагдаж байгаагаар яг бодитоогоор бас л нөгөө цаг хугацаа те дараалтаа ингэж бичихэд 8 сард нэг ингээд танихгүй дугаар над руу залгасан. Сайн байна уу их жаргал уу? Сонгой айхан дүүргийн хөдөлмөр халамжийн хилцээс тантай ярьж байна. Таны төсөл дэмжигдсэн та хоршоолоос дахиад 20 сая төгрөгийн зээл авах боломжтой боллоо. Би тэр үед ямар их баярлж исэн гэж. Яг л тэр үед би хорвоо ертөнцийн ямар аз жаргалтай хорвоо ертөнцийн ямар азтай хорвоо ертөнцийн ямар сэтгэлийнхээ шидтэн юм бэ гэдэг дээр бүр айгүй их баярлж исэн. Тэр үедээ бүр багштаа баярлаад хүн болгон талархаад гэрээсээ гарахад зүгээр энэ Монголын ард иргэд хажуугаар маань зөрөөд өнгөрч байгаа хүн болгонд би талархаж өнгөрөөдсөн. Яагаад ч юм та нарт хайр илгээ. Та нар аз жаргал дүүрэн байгаасаа миний энэ бүхнийг та нар хүртээсэй гэд ингэж алгасан. Ингэж явсаар хагаад өөрийгөө яаж явснаа мэдэхгүй тэр баяр хөөрийн мэдрэмжтэйгээ тэр чигээрээ би сонгой айрхан дүүргийнхээ халамж дээр алхаад нэг мэтгэд очичихсан байсан. Очиод гэрээгээ хийгээд удаачгүй маргааш нь яг тэр мөнгө орж ирсэн. Тэгэхээр би энэ сэтгэлийн шид гэдэг хөтөлбөр те хүнийг аз жаргалтай болгож чадчихээн, хайр дүүрэн байлгаж чадчихээн, амжилт бүтээл дүүрэн байлгаж чадчихээн, үн цэнтэй, хүндлэлтэй болгож чадчихээн, амьдралын бүх асуудал жигдэрч чадчихээн, өөрийнхөө сэтгэлийн шидтэн болж хүртэж чадчихээн, мөнгөний асуудал гэртээ тэргүй орж ирдэг юм байна. Мөнгөний асуудал бол тэр чигтээ шийдэгддэг зүйл юм байна гэдэг зүйл дээр ойлгоод хүлээж авсан. Тэгэхээр энд байгаа те
Мянгаад хүмүүс та нар үнэхээр азтай шүү. Энэ хөтөлбөрөөс та нар манд маш олон зүйлийг мэдэрнэ. Хоёр дахь магадгүй хоёр дахь, гурав дахь яг надтай адилхан аз жаргалынхаа эрлийг олчихсан, сэтгэлийнхээ шидийг бадраачихсан их жаргал тун удахгүй та нар гарч ирнэ гэдэгт би бол итгэлтэй байгаа шүү. Тэгэхээр бүгдэнд нь хайр, талархал, эрүүл баян жаргалыг хүсье. Та нарын минь буйны данс, орлогын данс, жамын данс, эрүүлийн данс, хайрын данс нь үргэлж бэлтгэм дүүрэн байгээ гэж хэлье. Тэгээд бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Баярлалаа.